модоо авах гээд бейсмент руу орсон чинь амар ус алдаа юм байна. Тэнгүүтэл тэр бойлер маань эвдэрсэн ус туслаад байгаа учраас тэр усаа ингээ манайх нийт нь хаахаас аргагүй болж байгаа байхгүй юу? Айгу автомат ярьчнаа тэгэл амар өргөгдлөө тэгэл өргөлөө тэгээ нөгөө тийш эргэлээ тэгээд эрэнгүүд л шууд ингээд эмэгтэйчүүдийн эмчтэй ингээ нүүр туулна гэж байхгүй урдаа хөшөхтэй заяо. Яасан мэцгано дэбравэн миний шин бичлэг тавтай морил. За бичлэгээ хийгээгүй их удсан байна. За яагаад бичлэгээ хийгээгүй вэ гэдгээ тайлбарлая. Сүүлийн үеийнхаа сонирхчнаа хуваалцъя гэж бодож байна. Сүүлийн үед энд борооны улиралтай амар хүйтэн бороотой сэрхэн өдрүүд үргэлжилсэн. Амар хүйтэн өдөр галд үлээд гэрээ дулаацуулъя гэж бодсон. Өмнө нь Францад байдаг 100-ыг танилцуулсан бичлэг хийжсэн. Шахмал өртсөн төлдөг камен зоох гэж танилцуулсан бичлэг хийжсэн. Тэр бичлэгийг маань үзсэн хүмүүс байвал санаж байгаа хаа. Тэгээд галаад үлгээд бейсмент руу орсон. Одоо тэр шахмал өртсөн төлсөө авчирч галаад үлгээд тэгэл юусэн шууд бүх юм рунгоор иргсэн. Яасан гэхлээр модоо авах гээд бейсмент руу орсон чинь амар ус алдаад тэгээд шуудатай байсан өртсөн төлш маань бүр ингээд нороод бүр шууд амар өөрмөг болоод ингээд бутарж унаад төлөх ямар ч аргагүй болсон. Тэгээд хайхаас өөр аргагүй тэгээд галт угаасаач төлж чадахгүй. Тэгээд дээрээс нь бүр амар том асуудал орж байгаа байхгүй юу? Манай бейсмент ингээд усан давтаад ус тусаад тэгээд яагаад ингээд ийм бейсментийн өрөө ингээд будаа олцсон бэ гэхлээр манай бойлер ус халаадаг систем маань эвдэрсэн. Солихоос өөр аргагүй болсон. Тэгээд Францад ийм байд юм байна л да байр. Сүүлийн үед баригдсан олон давхар, олон нийтийн том апартмент байрнууд болохоор нэгдсэн халуун усны системтэй байдаг бол миний амьдарч байгаа тосгонд хуучны байрууд маань яг нь нийтийн устай холбогдсон боловч усаа халаахын тулд айл бүр өөр ингэсэн ус халаах бойлерын системтэй байдаг юм байна л да. Тэгээд манайх тийм бойлерын системтэй байсан юм байна би мэддэггүй. Ус анх удаа Францад анх удаалын тосгонд амьдарч байгаа. Халуун усны бойлерын систем маань эвдэрсэн учраас солихоос өөр аргагүй болсон. Тэгээл ингээл гинтийн ингээл яаж байгаа байхгүй юу? Төлөвлөгдөөгөө зардал ингээ мөнгөний асуудал ороод тэгээд үүнийгээ сольсон л доо. Тэр хооронд подвал буюу бейсментийнхаа тэр дотор байгаа юмнуудыг ингээд чөлөөлөх ёстой, засвар хийхэд тулд шал мал бүгднийг нь хуулж авах солих хэрэгтэй болно. Яг л усаалтаад бүр бодоо олсон юм чаа. Тэгээд тэр бейсментэд байсан юмнуудыг бүгднийг ингээ миний студи өрөөнд оруулж ирээд тавьсан. Тэгээд ямар ч бичлэг хийх боломжгүй болоод тэгээд дээрэс нь бас бейсментэд маань ингээд засвар хийж байгаа. Тэгээ амар ингээд дуучин байт бичлэг хийх ямар ч боломжгүй болчихж байгаа байхгүй юу сүүлийн 2-7 хоног. Тэрнээс гадна бас айгүй хөвгөлтэй болсон. Ус маань заавал тэр бойлероор дамжиж орж ирдэг юм байна. Тэнгүүтэл тэр бойлер маань эвдэрсэн ус туслаад байгаа учраас тэр усаа ингээ манайх нийт нь хаахаас өөр аргагүй болж байгаа байхгүй юу? Тэгээ усаа хаана ихэрч битгаар чи ингээ хэрэглээний усгүй болчих гэсэн үг байхгүй юу? Тэгээ усаа хаахгүй бол тэр угаасаа бейсмент өрөө амар будаа болж байгаа юм чинь. Тэгэл би чинь Монголд гэр ороод төссөн ус худгаас авдаг усыг бол яаж хэрхэн зохицуулах бол мэддэг туршлагатай байгаа байхгүй юу? Монголд бол байранд бол юмыг яаж мэдхүүгээд нэг усны сав каниструудтай байдэн штэ нөгөө ус мус тасруул ашиглана гэдэг. Тэгэд энэ болохоор ч манай нөхрийн хувьд анх удаа тэгж усгүй болж үзэж байгаа. Тэгэл усгүй байна гэдэг чинь амар хэцүү. Тэгээ зовлонтой байна гээл тэгэл амар цутрын штэ ер нь бол тэгэл надад амар санаа зовж исэн гинэ амар гомдлоод энэ хэцүү зүмийг даван туулж чадах уу яах болов ийх бол гэж бодож исэн тэгсэн чинь би болохоор ч эсрэгээрээ Монгол гэр ороод төссөн учраас усыг хэрхэн зохицуулахаа мэднэ. Тэгээд том канистр сав байхгүй ч гэсэн айл болох боломжоор байгаа бүх том савнуудаа хэрэглээний уснуудаа аваад унтанд хэрэглэх уснуудаа том тогоонуудаа аваад тэгээд нүүр гар угаах 2-3 литр пепсин сав ус хийж аваад тэгээд дээрэс нь 0-т хийх усаа бас би баандаа ингээд айгүй их гойжуулаад тэгээд би цах тоолондоо тэр баанныхаа усаас ингээд хувингаар авч хаяна. Хувингаар аваад 0 руу гойж урсгах гэх юм уу. Тэгэж ингээд сэтгээд ингээд ямар ч 2-7 хоног тэгэж усгүй байсан. Энэ хугацаанд болохоор тэгэж усгүй байхдаа юу яадаг вэ? Дээш уучраад аяхтаа угаагчдаа аяхтаа угаах үедээ яг нэг цаг 30 минут усаа залгадаг заяа. Энэ болохоор яад юм бэ л бүгд ингээд усны системд холбогдсон мөртлөө юу яад юм бэ? Айл бүр өөртөөх усыг хааж нээхин шийддэг. Тэгээ тийм учраас усаа яг нэг нээсэн үед нь уснуудаа бүгдийг тосч аваад тэгээ бас
шүршүр чи хүйтэн шүршүрт усанд орох боломжгүй шүү дээ. Тэгээ Монголд бас байранд халуус тасархаар яаж усанд ордог вүлээ нүг усаа халаагаал те. Би дээр ингээл ус асгаал ингэж усанд ордон шүү дээ. Яг нэг тиймэрхүү аргыг зааж өгөө зөө. Яг тэгээ маань нөхөр баг амар баярлал. Би амар дэмтэрхлагтай байсан. Тэгээ ерөөсө гомдлохгүй, уурлахгүй эсрэгээр ингээд заа зөвлөөд ингээд хамтдаа даван туулсанд айгу баяртай байгаа. Тэгээ намайг болохоор айгу ухаантай ингээд юм асуудлыг ингээд зохицуулаад ингээд зааж өгсөнд баярлаа гэх. Манай монголчуудын survival чадвар гэж үүдэн штэ. Ингээд нүүдэлчин соёлтой учраас хаанч утсан дасан зохицоод ямар нэгэн хэцүү үйл явдал тохиолдоход дасан зохицоод аргыг нь олчтой штэ. Тэгэж аргыг нь олоод тэгээд энэ 2-7 оны хугацааг бол ямар тач гисэн зохицуулаад өнгөрсөн. За тэгэл бойлорынхаа системээ солиод шинэ бойлортой болсон бэсментийн шалыг сольсон. Тэгээд энэ хооронд бас л их л драмаа болно штэ. Франц засварын ажилчид чинь тэгэл амар удаан тэгээ маргааш өглөө 9-д ирнэх чи ирэхгүй 10-11 галуул чинь хизээ ирэх нь мэдэгдэхгүй тэгээд аль нэг өрөөндөө ч юм уу ингээд бичлэг хийчихгээл бодохын тэнгуэл хизээ ирэх нь мэдэгдэхгүй тэгээ ингээд бичлэг хийжсэн чинь хаалга тогшчих юм билүү эсвэл хизээ ирж дуу чимээ гаргах нь ч мэдэгдэхгүй ингээд 2-ын хооронд 3-ын дунд ингээд нэг амар хэцүү тийм өдөр хоногуд өнгөрөөлөө. Гэхдээ одоо хүртэл засвар маань дуусаагүй байгаа. Тэгээд агуулхад байсан юмнуудыг бүгднийг миний студийн өрөөнд оруулж ирээд тавьсан, бичлэг хийх боломжгүй болцсон байсан. Тэгсэн ч гэсэн би энэ бичлэгийг арга болоод тэгээд ширээний ингээ байрлал ингээ солигдсон байна. Тэгээд урд байгаа эвдэрхий ор байгаа. Тэгээд тэрэн дотор ингээд камера ингээд байршуулсан. Тэгээд бичлэгээ хийж гин. За ингээд халуун усны бойлоор ингээд солих энэ асуудал ингээд дууслаа. Тэгээд үүнээс зайс эмэгтэйчүүдийн яриа болно. Тэгээд эмэгтэйчүүд маань өргөжлүүлж үзээрэй, эрэгтэйчүүд нь битгий үзээрэй. Тэг үзмээрээ үл үзүүз. Тэгээд эхнэр найз зохин эмэгтэй дүү эгч нартайгаа хуваалцахгүй юу? Дөө. Би Францад анх удаа эмэгтэйчүүдийн имлэг орж үзсэн. Тэгээ яасан гэхлээр би шалтгаантай эмэгтэйчүүдийн имлэг орж байгаа байхгүй юу? Миний ингээд хевлигээр өвдөө тэгээд байнга юм ирэх гэж байгаа юм шиг өвддөг тэгсэрнээ юм юусоо ирэхгүй байгаад байсан. Бараг жил хагас бараг 2 жил юм уу биний юм бараг ирээгүй сардаа нэг ирэхээр ганц 2 хон тусал ирээл тэгэл ирэхгүй байсан. Тэгээд би имлэг орохоос аргагүй болоод эмэгтэйчүүдийн имлэг орсон. Тэгээд эмэгтэйчүүдийн имлэг ороод нэг бас нэг хөвгөлтэй юм болсон. Би чинь францаар ярьж чадахгүй тэгээд ярьж чадахгүй ч гэдэг нэг жоохон л хөнгөн л ярина бүр гүнзгий юм ярьж чадахгүй шүү дээ. Тэгэл эмч маань ашгүй англиар ярьдаг тэгээд айгу гоё ойлголцоод тэгээд гол нь тэр имлийн орн амир надад инээдтэй санагдсан гэж. Ер нь бол манай Монголд яг нэг байдагтай адилхан ортоогоо таахгүй эмэгтэйчүүдийн тийм үзэлгийн орн өөрөө ингээд авираад гардаг. Тэгсэн чинь би нөгөө Японд мууцан сурчиж Японд нөгөө нэг технологийн ортой нөгөө нэвчлэг өгдөө шүү дээ. Технологиа гэдэг Технологи нь хөгжсөн. Ер нь бол Япон бол бараг л ингээл 22 дугаар 100 штэ өндөр хөгжсөн. Тэгээд эмэгтэйчүүдийн имлэгт ороход одоо зүгээр ийм сандал байдаг байхгүй юу? Буудны сандал руу эмэгтэйчүүдийн орон тэгэл ороод зүгээр тэр сандал дээр суун тэгээд үр дээр нэг юм бүтээл гэж аваад тэгэл тэг нэг удирдлагатай заяа тэр орно. Тэгэл чамааг өргөлөө шүү гээл тэгээ нөр сандал нь айгу автомат ярьчнаа тэгэл өргөгдлөө тэгэл өргөлөө тэгээ нөгөө тийш ирэглээ тэгээд эрэнгүүд л шууд ингээд эмэгтэйчүүдийн эмчтэй ингээд нүүр туулна гэж байхгүй урдаа хөшөхтэй заяа. Эмчийн хурд ирэнгүүдийн нөгөө доотлын сууж байгаа бүксэн гэсэн ингээд бос ингээд онгой нээж өгч үзлэгт бэлэн болгодог байхгүй юу? Тим ортой. Тэгээ би яг нэг тим үйлчилгээнд ингээд дасцсан байжсэн байгаа байхгүй юу? Японд эмэгтэйчүүд имлэг ордог үзүүлэхтэй. Тэгээд очиод би баг нөгөө тиймэрхүү яг адилхан Япон шиг тийм сандал баг ингээд тийм л эмэгтэйчүүдийн орд тийм л үзлэгийн сандал байх та гэж бодсон чинь за сандал дээр гараарай гэж намайг тэгсэн. Тэгэл би одоо би өөрөө юу гэхээр би юу 팀에 одоо та. Йоо. Тэгэл амар муцан сургацсан байгаа тэр технологич. Тэр сандал дээр нь тэгэл яг би өөрөө авираал суугаал тэгээ бодсноо нэрээ Монголд яг юм байдаг да. Зүгээр юм энгийн юм орон дээр өөрөө авирч үзлэгтэй ордог тийм байдаг штэ. Тэрэн дээр айгүй ялгаатай санагдсан. Япон бол арай өндөр хөгжилтэй санагдсан. За тэгээд тэр орон дээр нэг тийм хөгжилтэй юм болсон. Тэгээд бас нэг ярий гэж бодсон юм нь болохоор эмэгтэйчүүдийн жирэмслэлтээс хамгаалах спрей гэж үүдэн штэ. Тэр болохоор 2 янз байдаг байхгүй юу?
төрсэн хүмүүсийн Т хэлбэрэн спрал гэж байна. Тэгээ төрөөгөө октын нэг ийм бөөрийн хідүү одоо Монголд бол эмэгтэйчүүдийн эмнэлэгт болохоор юу гэж нэрлэдэг байлаа. Октын бамбрууш спрал гэж нэрлэдэг байхгүй юу. Тэгээ төрөөгөө охид хэрэгэлдэг. Тэгээ төрсэн хүн болохоор тэр Т хэлбэрийн спралыг хэрэгэлдэгэ гэдэг Монголд нэг эмэгтэйчүүд юм чинь одоо тайлбарж хэлээд чи төрөөгөө учраас заавал энэ бамбруушин төрөөгөө октын спрал хэрэглэнэ гэдэг Монголд байх надад суулгаж өгч ирсэн. Тэгээ Японд би чинь удаад түүнийгээ солихгүй болохгүй болсон. Тэгээд Японд эхлээд ахуулчаад хэсэг саваа амрааж агаад тэгээд солисон. Тэгээд солихдоо би хэлсэн л дээ. Солихдоо ямар спрал байгааг асуусан чи зүгээр юм энгийн Т үсгэн спрал надад ингээ харуулсан. Тэгээд би Монголдо байхад нэмэгтэйчүүд юмчраас сонсчихсан учраас яана уучлаарай би чинь төрөөгүй учраас төрөөгөө октны спрал би суулгуулнаа гэж би бол өөрөө хэлсэн. Тэгсэн чинь нөгөө эмнэлэг нь болохоор ямар ч асуудалгүй штэ. Тим ялгаа байхгүй. Тэгснэ юу гэлээ? Тим ялгаа байхгүй. Санаа зовлт энэ хамгийн жижигэн мэжгнэгээд ингээд миний тархийг угаагаад Япон эмч хэлж байгаа тийм мэдж байгаа л хэлхүүдээ тэр Япон эмчийн үгэнд итгээд тэр Т үсгийн спралыг суулгацсан байсан байхгүй юу? Тэгсэн чинь тэрнээсээ хойш ингээд миний юм ирэхгүй баг 2 жил болцсон. Гэхдээ яг эхний жилдээ болохоор би юу гэж одоо Францад ирэхээс өмнө би Японд дандаа ингээд шөнийн гараанд ажилладаг. Тэгээд шүн ингээд унтаж амрахгүй ингээд миний байгалийн цаг ингээд солигдсон учраас би энээсээ болоод юу яаж ингэж ойлгосон байхгүй юу? Миний биений юмны ирэх хугацаа нь хэлбэлцсэн байгаа гэж би ойлгосон. Тэгээд би яг ганц сарданы ганц 2 тусал ирж байгаа учраас за би өөрөө л ингэж байгалийнхаа цагаа ингэж алдагдуулж байгаа учраас ингээд миний биений юм маань ингээд алдагдчихэндаа л гэж би ойлгоод байсан байхгүй юу? Тэгээ Францад ирсний дараа би юуг болж байгаа байхгүй юу? Шөнийн гараа хийхгүй ингээд шүн болон ингээд бүтэн ойртой болоод хагас жил гарan болчоод нөгөө миний юм ингээд ерөөсөө ирж өгөхгүй ингээд ирлээч нэг амар жоохон жижигэн өдөр тутам хэрэглээл болчтой нэг хідэн туслаар л ирээл өнгөрчдөг. Тэгээд тэгсэн ирнэ ингээд минийх ингээд баг байнга юм ирэх гэж байгаа юм шиг хөвлийг ингээд хатгуулж өвддөг заяо. Тэгээд би бүр эмэгтэйчүүдийн эмнэлэг орхоос өөр замгүй болоод тэгээд би орё гэд. Тэгээд сая эмэгтэйчүүдийн эмнэлэг орж байгаа юм дэр байхгүй юу? Тэгсэн чинь тэр эмэгтэйчүүдийн эмч надад юу гэжсэн бэ гэхээр чи ийм жижигэн савдаа ингэ төрөөгүй бэжиж ийм том спрайс болоо эн чинь өвдөн штэ гэд. Тэгээд би угаасаа ахуулъя гэд. Тэгээд ахуулсан. Тэгсэн чинь ингээд тэр том спрайлыг ахуулсны дараа бүр ингээд одоо шархнаас өргөс авцсан юм шиг ингээл амар хөнгөрөөл тэр байнга юм ирэх гэж байгаа юм шиг ингээд юм хүндэртэй байдаг хөвлийн маань хүртэл ингээд ямар ч өвчнгөө болоо бүр яг нэг шархнаас өргөс авцсан бүр амар гоё болоод тэгээд би сүултээ энэ одоо Японч уул юм мэддэг те айгу мундаг эмчнэр л байх хэвээр надад яах гэж ингэж одоо нэрээ Япон тэр бамбрушис бол байхгүй бол эсвэл надад худлаа хэлсэн болоо гэж бодоод би интернетээс хайлаа судаллаа. Тэгсэн чинь нэ тэр хоёр төрлийн спрал аль нь угаасаа байдаг байсан бэ Японд. Би бүр Япон тайлбартай тэр зураг хүрэхтэнд олсон. Тэгэхээр тэр яг миний тэр очисон эмэгтэйчүүдийн имлэг болохоор ашгаа бодоод тэр спралыг худлаа хэлээд суулгацсан байгаа байхгүй ингээ миний эрүүл мэндээр тоглолцсон байгаа байхгүй юу. Тэгээд одоо би биний юм ирэх нү яах нү гэдэг нэг дахиад нэг 2 сар харна. Тэгээд дараад нь наривчилсан. Хэрвээ ирэхгүй бол те ингээд бүр дараа наривчилсан цусны шинжилгээ өгнө гэж бодож байгаа. Тэгээ одоохондоо болохоор эмч маань болохоор надад тэгж хэлсэн энэ Францад чи чамд бол угаасаа ямар ч асуудал алгаа үндүүшнүүд бүгдээрээ байх байранда байна. Тийм биний юм ирэхгүй байлаа гэж цэвэршсэн гэсэн үг бол биш ээ. Чи бол ямар ч асуудалгүй байна гэдэг хогоор харахад бол тэгж хэлсэн. Тэгэл одоо энэ чинь 2-3 сар харж байгаа л тэгэл дахиад биний ирэхгүй бол тэгэл шинжилгээ өгөндөө. Тэгээд Японд байгаа эмэгтэйчүүд маань үдчихэвэл эмэгтэйчүүдийн имлэгээ сайн судлаарай. Над шиг битгий алдаа гаргаарай гэж хэлмээр байна. За ингээд сүүлийн үеийн сонин сайхнаа хуваалцсан бичлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд бичлэг маань таалагдвал лайк дараарай, комент хийрээ. Тэгээд хамгийн чухал нь subscribe дарж намайг дэмжээрэй. Тэгээд миний Instagram хаяг маань энд байгаа шүү. Тэгээд хэрвээ та ажигласан бол миний энэ дээр байнга бас Instagram хаяг маань харагддаг байгаа шүү. Тэгээд Instagram-ыг минь бас дагаарай. Тэгээд дараа дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.